болсон бол өнөөдөр давтлах хэлбэрээр зөөлний тэмдэг танилцсан хичээл болно. Энэхүү хичээлийн зорилго нь зөөлний тэмдгийг өгүүлбэрт хэрхэн хэрэглэхийг танин мэдхэд унших бөгөөд энэхүү зорилгын хүрээнд зөөлний тэмдэгтээ өгөх зөв унших, өгөгдсөн үгсээр өгүүлбэр зохиох, зургаар өгүүлбэр зохиосон 3 зүйлийг хэлсэн байна. За энэхүү хоёр багнад харагдаж байгаа үгсүүдийг бүгдээрээ харьцуулан уншицгаая. Ам, бар, бэр, зах, захь, зав, зав гэсэн үгсүүдээ. Тэгвэл эдгээр үгсүүдийг хэлэхэд хоорондоо ямар ялгаатай байна вэ? За бүгд өөрсдөө бүгнээр сайн бодож байгаад жишээ үгсүүдэд тэтгтээ тэмдэглэж аваарай. За дараагийн үг бари, бэри, зори, зори, хари, тари, тари гэсэн байна. Энэхүү хоёр багнад байгаа үгийг хэлэхэд хоорондоо ямар ялгаатай вэ? За харах явцад бол хатуугийн тэмдэг зөөлний тэмдгээрээ ялгаатай байгаа боловч хэлэх явцдаа хоорондоо мөн ялгаатай байж таарна тийм ээ. Тэгэхээр бүгдээрээ энэхүү ялгааг бас маш сайн бодоод тэтгүүртээ тэмдэглэж аваарай. За тэгвэл одоо бүгдээрээ энэ харагдаж байгаа 5 үгсийг ашиглаж өгүүлбэр зохиоцгоё. За багш нь жишээ нэг өгүүлбэр хэлье. Багш эрдэм заасан. Тэгвэл өөр ямар өгүүлбэр бий боломжтой вэ? За өөртөө бүх боломжит хэлбэрээр өгүүлбэр зохиогоод тэтгүүртээ тэмдэглээрэй. За дараагийн үгсүүд ба. За сайн хараарай. За жишээ нь багш нь хэлээ. Бид зав авсан. Тэгвэл өөрөөр ямар өгүүлбэрүүд бүтээж болох вэ? За бүх боломжит хэлбэрээр өгүүлбэрүүдэд тэтгүүртээ дугаарлаж аваад тэмдэглэж аваарай. За тэгвэл одоо бүгдээрээ зураг ашиглан өгүүлбэр зохиоцгоё. Энэхүү зургийг хараад та нар ямар өгүүлбэр зохиомоор байна вэ? За энэхүү зургийг харж байгаа бүгд тэтгүүртээ өгүүлбэрээ бичээрэй. За дараагийн зураг нь юу харагдаж энэ хэсэгт бол гэр барьж байгаа хэсэг харагдаж байна тийм үү? За тэгвэл бусад 2 зургийг харж байгаа ямар өгүүлбэр зохиохоо гэдгээ бодоорой. За тэгвэл дараагийн зурган дээр за энэ бол морины зураг байна тийм үү? Энэ морь ямар үйлдэл хийж байна вэ? Юу хийж байна гэдгийг сайн харж байгаа өгүүлбэрээ зохиож ичээрэй. За өнөөдрийн хичээлийн гэрээ даалгавар багшны үг гэхээр зөөлний тэмдэг орсон 10 үг дэвтэртээ бичиж тэмдэглэнэ. Мөн зөөлний тэмдэгтээ өгүүлбэр 5-ыг зохиож ичнэ. Сайн бүгдээрээ зургийг харж өгүүлбэр зохиож бичсэн бол одоо бүгдээрээ зөөлний тэмдэгтээ өгүүлбэр зохиож дэвтэртээ тэмдэглэж аваарай. Өнөөдрийн хичээлд анхаарал хандуулсан сурагчдаа баярлалаа. Асууж тодруулах зүйл байвал багш руугаа мэйл хаягаар анги ов нэрээр бастай тодорхой бичиж багшаасаа асууж болно. Өнөөдрийн хичээл бүгд туслаа баяртай өртөөд.